Сайн өнөөдрийнхөө бичлэгийг одоо та бүхэндээ дотоод улсыг эрэлтхүү гэсэн тусгай арга шүгшийн гоо сайхан зориулсан. Тэгээд ажлынхаа бүтцийг өөрчлөх дотоод одоо системээ сэргээх замун өөрийнхөө одоо дотоод оршоо даалт хонсорт буюу нөгөө дотоод орчим цөм орчим хүчээр болов сэрэмсэр хонсор эрчмээ өдөөх зорилгоор бас ийм арга шүгшмэн бүтээлүүд гаргасан байдаг тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн энэ бичлэгийг магадгүй явандаа ирээдүйд магадгүй хэрэглэх бас хэрэгжилж байгаа хүмүүстэй бас яг би өөрөө жоохон яаж хэрэгжилж гэнэ үү гэдэг арга зүг олгаалцъя гэж бодлоо. Тийм. Би бол ойролцоогоор 4 сарын сүүлээс ахуулаад хэрэгжилж байгаа. Ойролцоогоор сар хугацаанд хэрэгжилсэн байна. Энэ хугацаанд бол одоо үр дүндээ сэтгэл ханамжтай байгаа. Маш их сэтгэл ханамжтай байгаа. Тэгээ та хэдий ч гэсэн бас ийм гоё зүйлийг бас мэдээд аваасаа гэж бодож байна. За би ер нь яг өглөө ингэж боссон болохоор хоолоо жоохон ингэ суудсан байна. Тэгээ хоолоогоо би жишээлбэл хоолойныхаа чи яаж сэргээд вэ гэдэг аргаас зааж өгсөн. Жишээлбэл ингэж шимэн бүтээсэн зүйлүүдийг жишээлбэл үлдээнийг гараа дээрээс нь би өглөө алга юм бүлээн төрөмрөх байсууд. Миний зүршил юм л да. За ингэ бүлээн усаа сайхан тогтун болгож аваад зөөлөн болгоод багаар нөгөө их хэмжээгээр гинт шууд бүгдийг нь уулахгүй тэгж ууж хэрэглэдэг. Энийг бас тодорхой хэмжээгээр эмэгтэй хүмүүс болоод бас ирчүүд ч гэсэн та нараас гоо сайхантай анхаарах хэрэгтэй. Дээрээс нь бас чанартай амьдрах хэрэгтэй. Тэр гоо сайхантай анхаарна гэдэг нь өөрөө яг нөө гэхээр янз бүрийн одоо химийн бодисуудыг тийм мэдэхгүй би бас сайн мэдэхгүй юм л да. Янз бүрийн магадгүй бидний бус байгалаг бус тийм зүйлийг төн зүйлээр аргалж аюу яхаас илүүтэйгээр яг нөө бидний өөрөө дотоодоос нөхөн төлжүүлдэг тэр процессыг хүний систем чинь ер нь бол нэгэн жарнаар ингээд гэртээ дээр үед бол мэдэгс гэж байна шүү дээ. 160 болоод нөгөө могоо шиг гуйжаад хүн дахиад цоо шинээр дотроос төрж болдог гэж хүн. Тэгэхээр би бол заавал тэр 60 жилийг хүлээгээд явах тийм ээ. Одоо ч тэгээ бас жаглууд өгөж юм. Тэгэхдээ яг тэрнээс өмнө ингээд одоо хүн бас өөрийгөө яг цаашдаа эрүүл чанартай сэтгэл амгалан тийм ээ бас нөгөө нэг хийсэн бүтээсэн сайн зам мөртөө яагаад тэгэхээр тэгэхгүй бол мэдээж одоо урт наснд бол тийм ээ хинч биш болдог бид нар ерөнхийдөө хинч биш явсан бол одоо бусдыг одоо юу гэдгийг буруу замаар одоо явсан бол буцахтаа нөгөө яа тэр шиг нэг үйл бид нар бол зөв явах хэрэгтэй. Тийм болохоор ер нь бол одоо урт наснда яг хүн бодвол нөгөө урт наснда л жаргах нь хамгийн чухал гэж манай монголчуудын одоо байдалтай үндсэн зарчим бий. Тийм учраас залуу наснд бол яг зовж зүдрэх бол юу ч биш байдаг. Яг тэгвэл даваад гарах хүч байж тийм. Гэтэл одоо 40-оос хойш наснд бол ер нь бол хүн бодвол нэг тэгж айхтар. Яг тэгэхээр 40-оос өмнөх нас бол алдаа оноо хийсэн. Одоо 40-оос хойшх нас бол яг хорлын нас аваад гэдэг. Тийм учраас бол яхаа энэ наснаас ахуулаад илүү одоо богино хугацаанд хурдан зүгээр нэг гадна талыг өөрчлөх гэдэг бол яг хүн өөрийгөө хурж байгаа хэрэг. Тэгэхээр бид нар ч чухам яагаад өтлөлт тэгж хүчтэй явагдаад байна. Мөрчлөөнүүд хитийг сууж байна, суух ч юм уу тийм ээ. Хайрс хит хуурайших гэдэг нь жишээлбэл наазах нь магадгүй. Би одоо жишээлбэл өөрөө тийм хүн одоо ус багууд тийм шингэн багууд жишээлбэл тэгэхээр энэ дадлал бид нар яг улам бүр өөрчлөдөг. Би одоо ингээд нэг юм орчуулга хийгээд ч юм уу тийм ээ нэг ажил ингээ хийгээд суучхаар юм эсвэл хүнтэй ярихаараа одоо нэг юм ухаа марччихдаг юм байна. Тийм учраас яг би одоо өөртөө сануулад энэ ухаалаг нөгөө цаг зүвээ тэгээд тэр цаг маань одоо надад өдөр тутмын таны одоо миний сүүлийн юуг харсан чинь би нөгөө анализ репорт надад ирж байгаа. Тэрийг харсан чинь таны эсийн ус багтж шүү.
хориошил хийх байж шүү. Усаасаа аваарай гэсэн. Сүүлийн 7 хоног тийм байгаа байхгүй. Тэгэхээр усаасаа авах хэрэгтэй. Бусдаараа хэрвээ би усаа сайн уугаад идэг бол энэ одоо хэрглэж байгаа бүтээгдэхүүний үр шимийг илүү сайн үзэх байхгүй. Тэр утгаараа. За ингээд би одоо өөрийнхөө хэрглэж байгаа дотоодоос гэрэлтгүй энэ гой бүтээгдэхүүнийг одоо чухам яаж би өөртөө хэргэлдэг вэ гэдгийг өөртөө хэрглэж та хэдтэй үзүүлэе гэж бодож. За энэ нэгдүгээрт бол яг аюурведийн бүтээгдэхүүн, аюурведийн гоо сайхны бүтээгдэхүүн. Цаанаас нэг үгээр хэлбэл хамгийн нандин одоо ангаагч ариун нандин бромлуудын яг нь одоо ханд хийгээд, ох хийгээд тийм одоо тэр бүх зүйлүүд юу үндсэн түүхий материалууд орсон байгаа гэсэн. Ариусгах мөн чанартай ийм бүтээгдэхүүн юу үндсэн орцдог гэсэн нэгдүгээр. За нөгөө талаар нөхөн тэжих тийм ээ чихшүүлэх ингээд үндсэн гоо сайхны үндсэн орцсон гэж. За би тэгээд өглөө босоод юугаа тэрмэрэгтэй усаа ихтэй дуун. За яг л одоо эхэлж байна л да. За тэнгуүдээ одоо энэ эхлээд нүүрний face wash гэж энэ нүүр угаадаг. Би бол энийг нүүр угаач гэхээсээ илүү өглөө оройны маск маягаар хэрэглэж байгаа. Яаж хэрэглэдэг вэ гэхээр яг энийг жишээлбэл алган дээр жоохон ингээд усанд яагаад ингээд угааж болно л доо. Гэхдээ надад тэр нь хайраа санагдаад байгаа учраас ерөнхийдөө заавар нь бол би ямар нэгэн юм гээлтэй одоо алуутай одоо ийм ч одоо байж болно ийм алууч байдаг шүү дээ тийм. Ингээс баг зэргийг аваад энэ чинээсээ маш багыг аваад гэхдээ авахаас өмнө би яадаг вэ гэхээр бүтээгдэхүүн болгоныгоо нээлээ ингээд өнөрлж сая ингээд гэж сайхан хугацаанд туулвал хаал өмсөл таа. Тэр нэг ийм хийг аваад яг арийнхаа алган дээр нөгөө юутайгаа нийлүүлээ. Ийм биш үү? Ийм их шаардлага. Яагаад ийм багыг авч байгаа юм бэ? Яагаад ийм нэг халдварыг ч юм уу хэрэглэхгүй байгаа юм бэ гэхээр энэ маш их хүчтэй болсон байна. Учир нь Арамиш хөгч маань нөгөө S1 технологи суулгасан буюу би бол тархиндсан гэж л хамгийн энгийнээр тайлбарлан таядад. Тийм учраас энэ бол 55 бүтээгдэхүүн гэж ойлгож байна. Нэгсэндээ одоо дээр үеийнхэр бол одоо 55 бүтээгдэхүүн юм да. Тийм одоо орчин үеийнхэр бол Арамиш хөгч бол маш нандин технологи буюу тэр технологи нь яадаг вэ гэхээр ACE гэж байгаа awareness, consciousness, energy гэсэн 3 төвчлөл юм байна. ACE гэдэг. Тэр нь яадаг вэ гэхээр бидний дотоод гүн цөм эрчим хүчтэй байгаа цөмд байгаа. ACE-ийн дотоод цөмд байгаа гэсэн. ACE-ийн дотоод цөмд байгаа потенциал эрчим хүч болох энергигээ түүнийг удирдахч оюун санаагээ түүний цаана байгаа ариун нандин бурханлаг анхдагч эрчим хүчийг өдөөж өгдөг гэсэн. Өдөөж өгдөг. Тэр өөртөө энэ маань ким эрчимтэй учраас тэр эрчмийг нааш нь бодож өгдөг. Энийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Энийг л хамгийн. Түүнээс энэ төрхөйдөл гоё болчихж байгаа гэхээсээ илүү миний дотоод хүчийг дуудаж өгдөг юм биш гэдгийг ойлгох нь хамгийн чухал шүү. За тэгсэн тэгээд яг үхээр нөгөө талаас нь энэ чинь гоо сайхны интернет рүү зориулагдсан бүтээгдэхүүн учраас гоо сайханд зориулж байгаа. Дээрээс нь бидний зорилго бас яах нь үгээр эвүүлжиж дотоодосоо гэрлэх буюу эс болгоныхоо одоо гэрлийг асаах зорилготой юм. Агшинчгүй учраас тийм ээ. Энийг яг тийм учраас бүтээгдэхүүн болгоныхоо яг нэг командтай хэрэглээрэй гэж өөртөө. За би энийг хэрэглэхдээ яг үгээр за энэхүү одоо нүүр цэвэрлэгчээр минь дамжуулаад гэж болж нэмийн бадманги өөрийн нүүр цэвэрлэгчээ нүүрэндээ төрхөөж өөрийнхөө эд гэсээр дамжуулан оршихуун бүх төвшөнд ариусж байна гэдэг. За тэрнийхээ дараа
бяцлаглалд орч. Бяцлал маань 9 минут. Тэгээд омоо уншаад унтаа бяцлаглаа нэг үргэлжлэл тус өдрүүд дээр буюу одоо эрчим хүчнийхээ төвөддөд гэдэг бяцлаглаа хийгээд нэг жил 9 минут болоод угаасаа ингээд хатаад энэ чинь өөр ингээд баг зэрэг ингээд татагдаад тэгээд өдөн бүлийн усаар угаагаад зөөлөө арчлаа. Эний дараа бол яхав гэхээр нүрний их гой талхар болчихсон. За тэрний дараагийнх нь тоник буюу сарна ус манай. Сарна ус. Надад бүлэг болсон нэг сарна ус. За ингээд сарна усад үрхнэ цацнаа. За одоо хэдүүлээ яхав ярьж хаа бид хэд үзүүлээ та хэд. За ингээд явах. За ингээд төрхлээ. Би сарна усаа эхлээд ингээд барайд ингээд зүгээр ингээд ажигладаг. Тэгэхээр надад нэг гарын гоё зогшилт ингээд ирэхэд яг тэр үед би хавхад энэ хүү вэлчнэмийн бадам хамбий өөртөө хэлэх нь шүү дээ. Сарна усаар дамжуулан өөрийн гоо аршхун төвшин чигшүүлэн жиж бай. Надад хэрэгтэй чи юм өгж байна гэсэн командыг ихэнхдээ гоё юмнаас өөрөө хүзүүгээ бас мөртөөцөө юу нөө залуу байхад хүн чинь төв бүзүүгээ жоохон орчлоогүй нүрний хазуу жоохон бамба гэхдээ бас наашаа нилээ би ч бүр 10 шигшин энэ бяцлагламыг яагүй үед бол энэ миний бамбаны энд нэг юм жоохон бамдгартуу юм байдаг гэсэн тэгээд бүх юм энэ олон жилийн туршид хэрэглээ дээрээс нь бяцлал хийсэрээ тэр маань бол тэр бамдгар маань бол яахгүй болсон түүнээс гадна яг хөө мэдээж нөгөө тэр тэрнтэй зэрэгцээд арьсан жоохон суларсан гэх юм уу гэсэн бийгээ. За ингээд гоёлт. Тэгээд нэг жоо хааж. За одоо дараа юугаад төрөх вэ гэхээр серум төрөх. Энэ серум. Яг серум төрөх. Дахиад ангаалуулсан маш гоё нэртэй. Яаж аахгүй би нэг гурван үнэрлдэг. Яа тэгвэл энэ чинь olfactory system буюу үнэрлэхүйн системээр дамжуулдаг ангаалдаг бүхий ухаан биш дэшил ухаан тийм. Тэрэн шиг нэг үргэлж ийм гоё ариухан серума орцсон бас л аяард явж. Энэ бол маш гоё тасаг мэдрэмж өгдөг. За энийг бол бүхэл нүгэндээ гэхээсээ илүү би ханаа төртгөө гэхэд энд тэгээд иймд баг зэрэг яваад тэр нөгөө ууданцар бас ингээд үүсэж эхэлж байгаа. Өдний ууданцар. За тэгээд ингээд ялангуяа би бол ер нь энэ хоёр энийг л энэ хургаал их ашигладаг да нүгэндээ өдөрхтэй. Ярьж хэлэх чинь нэг тийм таатай биш. Тийм биш. Би ингээд өөрөө мэдэрдэг болохоор. Чи миний бадам хаан үгүй. Бүх оршихуун төвшин өөрийгөө нөхөн төлжүүлж байна. Саяны ингээд 3хан тусал ингээд бүр маш өтгөн юу болдог. Тэгээд яг энэ хүзүүн төрхөх үед хүзүү жоохон хатсан ба шүү дээ. Тэнгүүд нь сарна уснаас жоохон яжаад энэ гар хөлчийн үлдсэн байгаа юм. Тэсэг хүзүүндээ
Эрүүний доод хэсгийг бас мөрдөж болохгүй. Хүмүүс ингэж мөрдөд байдаг. За тэгээд үлдсэнг нь гоё ингэж чихэндээ энэ маш гоё. Бид нар ингээл тийм хүн дээр очиод ингээ гоо сайхан массаж өдрөө хийлгээд байдаг. Ер нь бол яг тодорхой хэмжээгээр өөрөө өөртөө зориулаад ингээд яах юм бол өөрөө өөртөө анхаарал тавих юм бол тэрнээс хэд дахин илүү очин гоё мэдээж хэрэг битээ очироо гэж байгаа юм шүү. Зүгээр өөрөө яг нөө завсарна. Өөрөө өөртөө ингээд анхаарал ингээд тавих хэрэгтэй шүү. Жишээлбэл энэ чихэнд чинь л гэхэд одоо бүх эрхтэй системүүд байж байгаа шүү дээ. Тэрэндээ ингээд хараа бүх тэр цэг болгон дээр нь дарахад яг нөө Алжмын бадамхан би өөрийн бүх оршихуун төвшөнд өөрийгөө бүх оршихуун төвшин гэж бас зүгээр эсийг гооз бүх оршихуун төвшөнд өөрийгөө нөхөн төлжүүлж байна. Энэ бол миний дотоод эд эс томсорсон байгаа шүү чи хаалс эд эргэтэн эс тэрнээс гадна тийм ээ нөгөө хүний оюун санаа сэтгэл санаа тэгээд дотоод сүнслэг за нөгөө олон давхраг аавра гэрлэн бүрхүүлдэг тэр чинь юм нарийн амилцууд одоо гэрлэн бий юм баггүй юм. Тэр бидний гэрэл жишээлбэл яг илүү за хаалан дээр төрсөн чинь хаалга гоёлж за ингээд хоёр дахь төгсчл тийм хоёр дахь юу гурав дахь эхлээд нүүрнийхаа юугаар яасан Оасан сарнаасаа хэрэгэлсэн. Тэгээд сэрүүмэ төрөгчлээ. Одоо би яг үхээр хаалган дээрээ дахиад сарнаас маань нэлээд хэрэг болно. Юугаа баг зэргийн ийм ус ингээд шүршиж байгаа. Гарынхаа хаалгыг найтан болгох чинь эхлээд тэнгүүтээ алмондын ойл гэдэг хаална. Энэ самарны тос. Үтэ аргаар шахаж гаргаж авсан. Үлс гэдэг баха тийм үлс. Тэгээд бага энэ арай их болчихлоо. За энэ ингээд хараа юу яаж явах явцд чинь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж явах явцд чинь доошоо дэшээ хий гаргана, хэрхрүүлнэ, нулимс өдр гоожих өдр тохиолдол байж магадгүй шүү. За яагаад гэвэл энэ өөрөө ийм бидний систем өөрөө өөрийгөө ариусгаад цэвэрлээд эхэлж байгаа учраас бити өөрөөсөө сэжиглээрээ. За ингээд би хоёр гарныхаа алганд сайхан ингээд өргөчтэй. Тэнгүүтээ ингээд ихэл. За тэгээд Алжмын бадамхан би бүх оршихуун төвшин өөрийгөө итгэж байна. Үнтэй хоёрын бол өөрийгөө ихлүүлж байгаа юм шиг. За аяг хөөрхөн гараа бас бити мартаарай. Энэ ингээд үлдсэн тосыг би тэгтээ сая жоохон арай их хийчих шиг л. Жоохон л тусаах төдий болно шүү зэн. Тэгээд гараа ингээд сайхан дээш нь өргөж аа. Артлараа бид нар ч бас гараа ингээд арчил хамгаалтаад байдаг. Бүх оршихуун төвшин тэжэн
хамгийн сонирхолтой нь одоо ингээд нэг сайн хэсгийн ажиглаа шүү дээ тийм. Тэр хооронд би ерөнхийдөө нөө бие change. Бие change ингээд үзэхэд ерөнхийдөө ингээд ажиглаад үзэхэд баруун талын жишээлбэл бүхний доотлын хэсэгт чин өвдөлт мэдрэмж. Өвдөлт. Санбад. Одоо зүгээр ингэж хүн сигнал тэр магадгүй тэнд үүссэн баг зэрэг одоо томлогын юу байдаг юм уу тийм эсвэл нөгөө дээр үд годдож мөрдөж юу яаж ирсэн юу байдаг юм уу богнорсон занглаа ч юм уу эсвэл гомдол ч юм уу эсвэл тийм ээ гоник ч юм уу тийм ээ янз бүрийн зүйл үлэн шүү дээ хүн чинь их имажин сэрнжинс яг эсвэл аюунд ингээд сайн зэрэг энд ингээд болчоогүй бүр чангарсан байдаг. Ингээд илийн цаах ингээд талаад ингээд өхөр энэ тос нь өөрөө нөгөө нэг эйс болохоор сэрэмсэр ухамсар эрчмэн буюу нэг хөрөлөг маш одоо хугацаанд хурдтай гэх юм уу тийм ээ. Хурдтай хүчтэй л болчихж байгаа юм л доо. Тэгээд энэ аль төвшөндөө зангирсан байдгийн багын яг нь болчонгуудыг бас хасуулаад бидний бие махбодын төвшөндөө л нүүрний булчин буюу өсгөний булчин зангирсан байна гэж бодоод байгаа шүү дээ. Чи ганц бие махбодын төвшин биш үү л да. Нарийн ярил хамгийн багтаа бидэнд 9 давхар оршихуй байна. 9 давхар. Тэрнийхээ ганцыг л бид мэдэх юм даа. Тэгээд би энэ бүтээлийг бодвол 9 давхарт хэрэгжилж байгаа юм. За энэ яваа тийм. За орой унтах ч байгаа бол орой унтах ч бол одоо ингээ гарын чи хэрвээ илүү тоснууд байгаа бол өсөндөө сайхан гэж. Өсөндөө ингээд хичнээн сайхан. Өөр хорооныхаа үзрүүдэр энэ шиг онцж байгаа. Надад яг тийм мэдрэмж ээж дээр эхэлж байгаа юм шиг. Тийм хайр ундраа гэх юм уу? Заац. Ээжийнхаа ингээд нөгөө тэрүүлж байгаа хүүхэд шиг мөн идж байгаа хүүхэд шиг тийм мэдрэмж хэм байлаа ингээд яг юм хэрэглэхтэй амдаг. Ихрийнхэн тэр хайр хамгийн тийм зөөлөн хайр гэх юм тийм. Яан. За одоо бас нэг юм үлдсэн тавтхан. За энэ бол одоо нөгөө rosemary буюу эхлэн үнэр. За энийг бас үнэрлэн хэрэглэхээс өмнө байна. Огшаал ингээл нэгдэл. Тэгэл яг хүний нөгөө нэг энэ аураг эрлэмхүүлийн нарийн бис шүү дээ тийм. Энэ төвшөнд юм чи бас нэг өөрчлөлт болчих жоох. Бид нар чи өөрөө мэдээлэл бүрдчихдэг. Тэнгүүд энэ чинь ингээ мэдээллийн уншаад яг нэг тийм ариун орон зайгаа тэтгэхэд эхэлж. За энэ хүү ариун ахлан үнэрт сор дамжуулан өөрийн системийн бүх оршихуйн төвшин хариуцсан цэнэглэж байна.
Өнөрлөө. За яаш. Энийг биш тий. Одоо хэрвээ энэ гоё үнэрийг нь одоо бүр нойр нь хүрдэггүй шүн тийм ээ. Тийм хүмүүсээ хамбал шүн дэрнийхээ доор жоохон цаасанд ч юм уу тийм ээ. Нөгөө үнэртэй усны шингээгч цаасанд шүү тэрэнд хийгээд тэрэндээ хийчих ч юм уу. Тийм байдлаар ашиглаж болно за үнэрийг нь. Тэгвэл найрамд сайн. За би эндээс өдөөс юу яадаг юм. Энийг маш их хайрлаж иргэлдэг. Ганцхан туслыг яг өнчин тарих тийм ээ толгойн яг оройд би ингээд тусаачдаг. Ингээд би тусаагаа түүнийг ингээд мэдэрнэ. Төв мэдрэлийн сэргийг зэрлэлт төв мэдрэлийн системийг болно одоо сэргийг зориултаар гэж мэддэс. Багш бол яг 2-3 тусаачаараа гэж хэлдэг. Гэхдээ хэрвээ тантай тарих толгойн асуудал нэлээд ихтэй тийм бол яг нь 2-3 тусаагаад магадгүй нөгөө харуулт мамлалт атсан тийм юм байгаа тохиолдолд бол 2-3 тусаагаад хэлж болно. Гэхдээ багшийн бас нэг усны тос гэдэг нэг тос байдаг. Тэрэндээ цуг хэрэглэх зүйлүүдийг багж. Зүгээр нэг толгой таллаж маллаж өгдөг мөрдөг тийм нэг жижиг асуудал бол жоохон ганц хоёр нэг тусал хүрээлж болох юм. За би бол ерөнхийдөө бол бас хараа бас тодорхой хэмжээгээр бас юу яадаг тийм залуу байхад жишээлбэл натус юм мэдгүй бүгд чинь юм мэдгүй ч яг үү тийм цэгийнхээ үгэнд авбуулайлаа шүү дээ. Бид чи бас л язгаагүй таам шиг энэ залуу хүмүүс шиг. Тэгээд яг үхээр гой харагдах гал нөгөө усанд ороод үсээ сэнстэл үүлчин ингээл найтаж шахуу тийм дөнгөж юм атас үстэй гүйж гараад нөгөө малгай өмсөхөд нөгөө сэнсэлсэн ус мөх олчихно гэж айлгуутаж гүйж байгаа л яах нь одоо ингээд нөгөө нүднээс хажим нүднээс ингээд мэлмэс гоожих тийм толгой тархиар өгдөг нүд мэтлэн ингээд ийм жижиг өчгүүд суудаг ус мөө ахгүй тархины талхсан судснууд нарийсах гэдэг ийм асуудлууд үүссэн байгаа ахгүй. За ингээд одоо миний хэтэрхий удаасаа мэдчихэж магадгүй би нөгөө та бүхэн тэгэхээр өглөөдөө магадгүй ажил ихтэй хүмүүст бол би юу гэж зөвлөх вэ гэхээр жоохон цаг ордог. Яагаад гэвэл энийг яг ингэж өөртөө шингээх ёстой. Тийм учраас магадгүй бүтээгдэхүүнээ юу яах зорилгоор ч юм уу тийм ээ удаан хугацаанд уул нь бол нөгөө ингүүл одоо өглөө оройдоо хэрэглээд байвал хүчний их юм да. Тэгээ өдөржингөө ядардаг. Хэрвээ одоо заав цаг үнэхээр бага байна. Өмнө нь тэг хүүхэд шуухтаа өргөж өгнө гэж байгаа тийм хүмүүс бол яг үнэхээр залуучууд бол тийм одоо 50-аас дээш насныханд төрсөн хүмүүс бол өглөө завтаа байгаа шүү дээ. Тийм хүмүүсүүд бол өглөөд яг сайхан ингээд өөртөө яг цаг зарцуулаарай. Тэгээ оройд бас цаг зарцуулаарай. Тийм оройд. Тэгэл ингээд байхад бол та бол нэг сарын дараа тэгээ дээрэс нь нэмээд бяцлаглаа хийгээ тий сурсан мэдсэн бяцлаглаа сайхан хийгээд тэгээд ингээд хахад бол нэг сарын дараа бол их нөө үнэхээр та өөрийнхөө арьсан дурлал нь ямар сайхан болж байгааг нь ажиглана. Дээрээс нь тэр нөгөө өөрийнхөө эргэтэй систем чинь хаана нь одоо таны анхаарал халамж хэрэгтэй байсныг та өөрөө ойлгож эхэлнэ. Энэ бүтээгдэхүүнүүд одоо ингэ дахин өгч. Одоо жишээлбэл надад энэ бүгдийг яг төрсний дараа надад одоо сигнал түрүү нөгөө би хэлсэн шүү дээ энэ хэсэгт баруун хэсэгт мэдрэмж өгсөн гэдэг. Тэгвэл одоо миний 100 талны бөөрийн энэ хэсэгт яг нь сигнал өгч эхэлж. Энэ нь дахиад миний нөгөө буруу зуршилтай холбоотой. Жишээлбэл би нөгөө өөрөө юмч багуудаг. Тэгээд яг нь одоо хүнтэй уулзаж сууж ахтал дундуур нь айлгч дэрийг босож явахаасаа илүүтэйгээр хүнтэй ч юм эсвэл нөгөө нэг орчуулга хийгээд нөгөөтгөнд орцсон. Тэгээд сууж ахтаа яадгүй гэхээр удаа суугаад төвчээд хин тийм энэ өөрөө бас буруу үйлдэл байхгүй.
Тэгээ сүүлдээ бүр болохоо байлаа шүү гэхээр босоод гүйдэг тий. Тэгэхээр ийм байдал ийм одоо буруу зуршлууд руу ер нь тэгэл бидний буруу зуршлын улмаас л бид нар ийм бие эрхтэйс гэдэг юм билээ шүү дээ тийм ээ. За тэгээд дээрэс нь яг ийм юу хүмүүсийн хувьд бол би хэлье. Одоо сэтгэл зүйн нэлээ их одоо эмгэгтэй гэх юм уу тийм шарх авсан тийм магадгүй одоо олон төрлийн шарх байгаа л да юм зөв тэгээд тэр юу яах тийм хүмүүсийн хувьд би бас зөвлөхөд энэ архилан үнэртэйстэй одоо ингээ маш бага ингээ баг нүрээд нөгөө энэ чинь ингээ угаасаа дөрөвдсөн байгаа шүү дээ. Тэнгүүтээ хоёр хүүхнийхөө дээд талд ингээ төрөгч баг зэрэг төрөгч. Тийм бол энэ чинь ингээ өдөржингөө ингээ гоё үнэртэй таныг ингээ тайван байл. Дээрээс нөгөө сэтгэл зүйн бас нөгөө нэг юм очиг хүмүүс байдаг шүү дээ тий. Тийм хүмүүсийн хувьд ч гэсэн бас тэгээ сайхан массаж хийж. Энэ дээр ингээд цааш нь яг нь хөндөө бас массаж хийж байна. За гэх мэтлээ. Тосоор хөндөө маш сайхан массаж хийгдэх юм бол хөхний цэврүүнүүд болгон балуураа зөвлөрөө одоо тэр сигнал өгөө байгаа газруудаа жишээлбэл одоо энэ аалманд ойлноосоо буюу энд хичээл өгöd хоол хүнс өгöd гэсэн үг байна. Нэгсэндээ эдист нь анхаарал тавиад тэгэхээр бид ер нь бол явж ийм үгэл эдисэнд нь анхаарал тавиад тэгэхээр тэр сэргээд энэ чинь ер нь одоо жишээлбэл багш маань ингэж сайжруулж дараа юм шүү ш. Юута хүүхэд уйлахаар та нар яадаг вэ? Боловсрол аваад авахгүй штэ. Бид нар гүйж очиод авдаг тийм гүйж очиод хэврээд авдаг. За жишээлбэл нэг жижигхэн тип хорооныхаа үзүүрээр жоох ингээд хоёр хацраа ингээд жоох өргөөд яал ингэж сталк амар синемоо самаалдж энэ хөрхийн амт ингээд базрын татаа хүчээр ингээд доошлоо л байгаа шүү дээ өдөр маань. Нэг жоох ингээд дэше өргөгдөд өгөх тийм хэрэгтэй байна. Сайн мэдчихлээ ингээд одоо гоо сайхандаа гардаг юм да. Тэгээд багшаа ийм гоё гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж өгсөнд нь би бол туйлын их баярлж байгаа. Зүгээр ингээд нүүрийн гоё бол хоос таашаа тий би эргэтэн системийн маань сэргийгээд ийм гайхалтай бүтээгдэхүүн дэлхийд бол байхгүй. Тэг үүгээр л арай маш их шиг онцлог байна. Тийм. За бүгдэнд нэрлж байгаа хүмүүст амжилт хүсье. Та бүхэн маань ийм гоё зүйлийг одоо авч хэрэгжилж байгаа шүү. Тэгээд болон гоё олороо нөө энэ урал хөрхнийг бас мартуузаа. Олон бүр гоё олороо. Та байгалийн хаж ямар өтлөг шиг сайхан юм хаана яг уу тийм ээ. Гэтэ эрүүл саруул гоё дотроос бэрэлцсэн тоглох байх нь одоо бидний төлөвийн чухал юм. Тэгээд хамгийн баян хүн бол эрүүл байх л тийм эрүүл мэнд гэдэг бол төлөвийн том баялаг юм байна гэдгийг болон бүр одоо харж байгаа. Тэгээд тийм учраас бас магадгүй залуу бүсгүйчүүд залуучууд үзэх юм бол та нар маань одооноос эхлээд тийм ээ өөрийнхөө дотоод системээс эдийн түвшин сэргийх ийм гоё бүтээлүүдийг өөртөө хийлээд өөртөө анхаараарай. Тэгээд ахад олвол яг нэг мөрөдөл болгоо. Хийх боломжтой. Ийм сайхан цаг үед бид нар амьдарч байна. За тэгээ анхаарал тавьсан надад цуг байсан баярлалаа. Хамгийн сүүлд нь дахиад дурдъя. Тэ? Эхлээд энийг хэрэглэн шүү манайхаа. Тэгээ үүнийг хэрэглэхдээ юута цуг ийм алоэ вера ч юм уу тийм ээ ийм гэлтэй цуг хайлаад хэрэглэжээрэй. Айгу хэлбэр байдаг. Тэр нь ингээд юун дээр сайхан массаж болоо. За тэрний дараа юу серум болгоод сагнаа усаа шүшээд өгнө. Сагнаа усаа шүшээд өгнө. Тэгээд дараагаар жинхэнэ серумод өгнө. Тэгээд аалмандын дэсээ төрхөн. Энэ хэдийг харахаар хайр үүддэг юм байна. Тэгээд нөгөө үзэсгэлэн түнрээ буюу архилуун сайхан үнэрээ үнэрлэн
За ингээд л жаагч чам да. Ингээд би өөртөө яах нь одоо та нарт үзүүлсэн ингээ өөрөө жаагчтай. Тийм тэгэхээр ингээ хүн бусдтай юм хуваалцсан гэдэг чинь өөрөө жаахын нэг юм биш тавьж юуж. За тэгээд ер нь энэний цаавал энэ бол аюурведийн бүтээгдэхүүн. Хамгийн гол юм нь болохоор ACE гэдэг технологи орсон боловч юм байна. За энэний дараа заримдаа би ингээ завтаа үедээ орой бол нэг гоо сайхны юу алчуур гэдэг багшиг. Тэрийг гоо сайхны алчуурыг нуурын дээр тавиад нүдийн маска ингэ зүгээ. Тэгээс хавдаг. Ингээд унтдаг. Тэгээ ACE технологи гэдэг нь дахиад би та бүхэнд хэлж өгье. ACE гэдэг ер нь бол явж юуж одоо бидний одоо амьдралын одоо хэм маяг алдагдах, зовх зүдрэх, шаналх, эрчим хүч дутагдах тийм ээ. Энэ болгоныхаа шийдлийг олохгүй байхын одоо үндсэн хэм бидний танин мэдхгүй л. Тэгэхээр өөрийнхөө учрыг олно гэдэг бол өөрөө танин мэдхгүй юм. Тийм. Тэгээд тэнцвэрээс ухаарлаа бид нар өөрийнхөө системийг яаж амрааж сурах вэ гэдэг бол мөн чухал. Тэгэхээр чухам яаж бид нар нөхөн сэргээх вэ гэдэг бол бас туйлын чухал. Тэгэхээр тийм темийн тулд яах вэ гэхээр энэ одоо багшийн маань ухаан бол энэ тархийг амрааж сураа. Тархийг ашигла. Гэхдээ одоо шаардлагатай үед нь ашигла. Бусад үед нь амрааж сураа. Үйл бөгөөс таны эрчим хүчний 70-80 гаруй хувийг яг нь тархич ашиглаж тийм аа. Хэрэгтэй хэрэггүй юм бодоод тийм санаа үзээд хараад тийм ажил. За тэгээд зүрхэндээ ингээ хүрээд ирэхэд ерөөсөө зүрхний чинь бүнд таны бүх нөөц эрчим хүч оршиж байгаа. Тэрний удирдлага нь бол тэнд байна. Яагаад гэвэл та гэдэг оршихуй өөрөө тэндээс удирдлагатай буюу тэнд оршин байдаг юм аа. Таны гэр орон чинь энэ юм аа. Энийг ажлын газрын офис гэж бодчихсон. Энийг гэрээ гэж зүрхэн. Тэгээ гэртээ иржээ гэж хэлээд. Тэгээ гэртээ ирэхдээ гэрийнхаа өвдөн дээр биштэй. Гэрийнхаа яг хаймштай. Тэгээ яг өөрийнхөө эсвэл байдаг орон зайд гэрийнхаа төвдөө очиод. Гэрийнхаа төвдөө очиод хэлэхэд хүн яах нь гэж амарч нөхөн сэргийгдэг ариун болог мэдтийн их эрчим хүч байдаг гэж. Болог мэдтийн эрчим зүнд чинь биш. Тэр болог шиг их эрчим хүчийг ээгэл багш маань яах нь 3 төвшөнд одоо ингээс арай бүдүүн чанарын энерги бүдүүнээс арай нарийн төлөвд оршиж байгаа юм хомсорт эрчим хүчтэй аюун санаа тэгвэл спорт нарийн одоо төгс одоо ариун төлөвд оршиж байгаа юм awareness буюу тэрэмжит бүхнийг мэддэг бурханлаг эрчим хүч. За энэ гурыг өдөөгд өгсөн цаг тэр гурван эрчим энэ бие организм систем дээрээс нь бидний энэ хувь заяа тэр оюун санааг хэрхэн хөдөлгөө өөрөө мэддэг юм ба. Үүнийг л дотор хүнээс сонсдог. Дотоод хүмүүстийг нэгтгэх гэж. Энэ л ухааны үндэстэн л да бид. За ингээд сонирхолтой байсан баг тий. Тэгээд тэр бидний хийгээд байгаа бяцлаглууд дандаа тийм юутай өрхөн багц. Бидний хийгээд байгаа бяцлаглууд дандаа тэр AC-г л хөдөлгөх, AC-г өдөх зорилготой байна. За баярлалаа хаалтайсан тэр хооронд аваа нөгөө юугаа би дамжлаа. Турмерик тавсаа бас зүгээр уу те зүгээр хийгээд бодсон гэдэг чиж байгаа. Тэгэхээр та нарт мэдээж үзэн үзтийн байх бол зүгээр л хараад төлөв аваад юмсаа. Ингээд үлдсэн өгчөж. За ингээд та бүхэндээ эрүүл энхийн эрхэндээ эрүүлэг өгөөр өнөөдрийн хавчлагыг өндөрлөё.
Хаад тайван эдийн хүртэл цаг хугацаа зориулж үзсэн танд талбар.